25 оны хамгийн сүүлийн арилжааны өдөр 12 сарын 31 нь за хөрөнгөний зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол хэд хэдэн юмнууд нь улам тодорхой болж эхэлж байгаа юм байна. За хэдүүлээ ханаас эхлэх юм бэ гэх юм бол долларын индекс эхэллээ. Ерөнхийдөө нэг bottom information ерөнхийдөө энд харагдаж байгаа. Удахгүй ерөнхийдөө доллар чангарах хөдөлгөөн рүү буцаагаад орно. Гэхдээ айгүй хурдан бол биш. Тэгээд маш удаан нэг сараас 3-4 сарын хугацаанд ерөнхийдөө долларын индекс буцаагаад энэ 102 хэд хавцаа хүрэх байх. Юунаас болж байгаа болох магадaltaй юм бэ гэх юм бол энэ евро доллароос болох магадлал маш өндөртэй. Яг гэх юм бол энд бол нэг томоохон top information харагдаж байгаа. Энэ евро ерөнхийдөө нэлээд чанга байгаа хэрнээ Европын эдийн засаг аягүй сул байгаа. Европоос хүмүүс мөнгө татж байгаа. Тэгээд ер нь бол энэ евро долларын ханш ер нь бол ийм хүчтэй байх ёсгүй. Удахгүй евро эзэмшиж байгаа хүмүүс ер нь бол еврога зарж эхлэх бах. Тэр бол аль хэдийн хаана харагдаж байгаа юм бэ гэх юм бол алтан дээр харагдаж байгаа, мөнгөн дээр харагдаж байгаа тий. Тэр хоёр бас валют гэсэн үг шүү дээ. Ер нь бол мөнгөтэй нэлийн ойрхон байгаа гэсэн үг. Нэмээд бас Great British Pound одоо Английн фунт бас нэлийн хүчтэй байгаа 1.3. Таад ингээ хараад үзэх юм бол 25 оны жилийн ихээр pound Great British Pound 1.2 хавцаа байсан. Тэгээд Японы йен дээрээ бас ерөөхдөө адилхан дүр зураг харагдаж байгаа. Ерөөхдөө ингээ сулраад явж байгаа. Энэ йений сулралт тий 25 оны 4 сарын үеэр йен маань ойролцоог 140 хавцаа байсан 150 хэд дээр хүрсэн байгаа. Яг гэх юм бол Японы эдийн засаг тийм амар сайн биш. Мөнгөний бодлого бол сайн биш. Гэхдээ Европоос илүү сайн гэж хэлж болно эдийн засаг. Гэхдээ үрийн хэмжээ Японд илүү их байгаа. Тийм учраас Япон, Европын эдийн засаг ерөөхдөө Америкийн эдийн засгаас хамаагүй эмзэг хэрнээ валютууд ерөөхдөө илүү хүчтэй явж байгаа. За ингээ хараад үзэх юм бол 24 оны үеэр йен доллар нэг 160 хэд лөө яваад тэгээ томоохон зах зээлийн интервенц болсныхын дараа 140 ингээ буцаагаад явсан. Ерөөхдөө хэлбэлцэл маш хүчтэй. Ингээ холоос хараад үзэх юм бол ерөөхдөө айгүй ер нь бол эвгүй харагдаж байгаа гэж хэлж болно. Ер нь бол энэ зах зээл дээр байгаа хүмүүс тэгээд харж байгаа юм бол 21 оны үеэр доллар йений ханш 114-тэй байсан бол ингээд дээшээ явж гин. Эндээ одоо sideways consolidation явж байгаа. Тэгээд юу гэж хэлж болох юм бэ гэх юм бол энд нэг basing pattern харагдаж байгаа. Тэгээд юу бол магадлал өндөртэй юм бэ гэх юм бол та энэ хоорны зайн харж гин ерөөхдөө 13% юм. Тэгээд удахгүй эх 2 жилийн хугацаанд йен маань ер нь бол нэг 170 160 хүртэл ингээд явах нь ерөөхдөө магадлал өндөртэй. Одоо болно гэж вирус хэлэхгүй байгаа тийм ирээдүйг харж чаддаг хүн ерөөхдөө байхгүй зүгээр бүх том зургийг ингээ хараад үзэх юм бол ерөөхдөө тийшээ чиглэж байгаа. Тэгээд евро дээр бас яг адилхан Great British Pound дээр яг адилхан тийм учраас энэ Dow Jones долларын индекс ерөөдөө тийм хөдөлгөөн хийх магадлал маш өндөртэй. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээ ингээ харах юм бол нефтэн дээр бас хэдүүлээ бас юу харж болох юм бэ гэх юм бол нефтний хэрэглэгээ буурж байгаа эдийн засгийн хувьд бас нэмээд нэлийн олон компани нэлийн олон хувь хүмүүс хаашаа шилжиж байгаа юм бэ гэх юм бол цахилгаан машин газ мотор гэх мэт чинь ерөөхдөө ингээд нефтнээс хүмүүс жоохон салж байгаа. Нэмээд эдийн засгийн байдал хятад улсад Европт хамгийн гол нь тийм сайн байгаа биш. Америкийн суур эдийн засаг одоо тэр химэл ойхан IT компани технологийн компанийг хасчих юм бол бусад секторууд нь бас тийм сайн биш байгаа болохоор яг бензин ашигладаг одоо тээвэр юм зөөдөг худалдаа гэх мэт шин компаниуд ер нь бол тийм сайн
биш байгаа болохоор ер нь хэдүүлээ юу харж байна гэх юм бол нефт ингээ буурж байгаа. Тэгээ ингээд юу харж байна гэх юм бол энэ 51 $52 бүр нэг spike pivot low ингээд явах магадaltaй $40 дээр. За тэгэхээр энэ хаваар ерөөхдөө бүх юм амар хямдхан нефт, газ, маз, тээвэр эдийн засаг руу ордог түүхийд хямдрахаараа түүхийд үйл ажиллагаа явуулахын тулд өртөх нь буураад буцаагаад компаниуд одоо алтгалтай юм уу эсвэл субботны хийж байгаа компаниуд буцаагаад жоохон ашигтай болж эхлэх магадaltaй. Тэгээд ер нь бол нефтэн дээрээ үн хаанш буцаагаад тогтворч магадгүй. За тэгээд дахиад хэлье. Технологийн компаниуд IT, химэл ухаан, machine learning гэх мэт компаниуд маш сайн явж байгаа хэрнээ бусад компаниуд ерөөхдөө жоохон зовж байгаа. Нэмээд юу харагдаж байна гэх юм бол эдийн засгийн өсөлттэй байгаа хэрнээ Америкийн зах зээл. Тэ? Хятадын зах зээл. Маш олон хүмүүсийн ажлын байр юугаар орлогдож байгаа юм бэ гэх юм бол химэл ухаанаар орлогдож байгаа. Ерөөхдөө өнгөрсөн 6 сарын дотор маш хурдтай Америкийн зах зээл харагдаж байгаа. Тэгээ энэ бол нэг жил мэл орчмын дараа Монголд бас ерөөхдөө айгүй тодорхой харагдах баха. За тэгэхэд юу болох юм бэ гэх юм бол 1930 оны үеэр болж исэн юм болох магадaltaй. Эдийн засаг, суур эдийн засаг сул ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа. Яг гэх юм бол шинэ технологи гарч байгаа. Тэгээ 1920-30 оны үеэр юу болж исэн бэ гэх юм бол мотор, трактор, автомашин, ачааны машин гэх мэтчлэн шинэ технологи гарч ирээд маш олон хүмүүсийг ажлын байрг болгосон. За хамгийн их ажлын байр алдсан жишээ юу юм бэ гэх юм бол зүгээр морин тэрэг. Морин тэрэг өдөрч исэн, морин тэргийг засварын ажиллагаа явж исэн, морин тэргийн одоо тэр үйл ажиллагаатай холбоотой хүмүүс тэр хаана ашигладаг байсан бэ гэх юм бол зүгээр хөдөө аж ахуйны салбар дээрээ ганцхан тээврийн салбар дээрээ биш, хөдөө аж ахуйны салбар дээр тий газар тариалан гих мэт шин тэнд ер нь бол морь адуу тэгээд маш олон хүмүүс ажлын байраа алдсан. Тэрнээс хойш бас нөгөө автоматжуул, савлгаа, баглгаа тий хүний үйл ажиллагаа, хүний хүч хэрэггүй болоод ажилгүйдийн түвшин ерөөхдөө нэмэгдээд тэгээд тиймэрхүү дүр зураг харагдаад эхэлж байна. За энэ хаана харагдаж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ S&P 500-аас ерөөхдөө харцгаая. Энэ юутай айгу төстэй харагдаж байна гэх юм бол хэдүүлээ эндээ ер нь бол тийм rectangle зурчи энэ хэсэг юутай айгу төстэй харагдаж байна гэвэл энэ хэсэгтээ ерөөхдөө төстэй харагдаж байна, тийм ээ. Ерөөхдөө нэг top information ерөөхдөө distribution болж байгаа. Distribution юу юм бэ гэх юм бол нөгөө хуваарлалт болж байгаа. Юу болж байна гэх юм бол энэ хаваар зарим хүмүүс авч байгаа, зарим хүмүүс зарж байгаа, зарим хүмүүс авч байгаа, зарим хүмүүс зарж байгаа, зарим хүмүүс авч байгаа, зарим хүмүүс зарж байгаа. Тэгээд үн хааш нь дээшээ хөдлөхгүй байгаа учраас тийм ээ. Одоо илүү олон хүн худалдаж авж ийна гэдэг чинь хаашин дээшээ өсөн гэсэн үг. Тийм ээ. Эрэлт нийлүүлэлтээс илүү. Энэ үедээ нөгөө үн ханш чарт нь ингээд дээшээ доошоо савлж байгаа учраас юу гэсэн үг юм бэ гэх юм бол хуучин эзэмшиж ийсэн хүмүүс шинэ хүмүүс лугаа нөгөө хувьцаа зарж байгаа. Тэгээ юу болж байна гэх юм бол түгээлт болж байгаа. Тэгээ англиараа тэр юу гэсэн үг юм бэ гэх юм бол distribution гэсэн үг. За тэгээд distribution-ы үеэр зөрөгтэй хүмүүс шинээр гарч ирэхгүй байна. Зармаар байгаа хүмүүс нь зарж байна. Тэгээ асуудал нь яг юу юм бэ гэх юм бол ханшин дээшээ явахгүй юм бол шинээр авъя гэсэн хүмүүс цөөрнө. Окей. За энд ханшин дээшсэн байна. All time high. Энэ хальт доогуур шинэ all time high. Гэхдээ зөрөгтэй хүчтэй all time high биш болохоор тэгээ хүмүүс ингээд за одоо энэ оргил цэг юм уу? Топ юм уу? Тэгээ юу болдго юм бэ гэх юм бол шинээр авмаар байгаа хүмүүс нь алга болоод distribution phase-ийн үеийн дуусаад юу болдго юм бэ гэх юм бол хулдаа авъя гэсэн хүмүүс нь цөөрөөд тэгээд юу болох юм бэ гэх юм бол ханш гиндэг амуучдаг. За тэгээ энэ үеэр маш урт хугацааны одоо та харж байгаа юм бол 10 сараас 2 сарын хооронд distribution phase явсан. Тэгээд distribution дуусаад шинээр худалдаж авъя гэсэн хүмүүс нь цөөрөөд тэгээ юу болсон бэ гэх юм бол ерөнхийдөө нэг correction болсон. За дараагийн correction хямрал болох юм уу эсвэл зүгээр нэг correction болох юм уу гэх юм бол одоохондоо мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ энэ чартыг хараад үзэх юм бол тий энэ чартаа ерөнхийдөө яг адилхан тийм учраас одоо ер нь бол correction руу дөхч байна. Тийм учраас он гараад дахиад нэг 5-6 хоног харцгаая. Яг гэх юм бол энэ distribution phase үнэн болж таарад шинэ high руу зөрөгтэй явахгүй юм бол
Тэ 50 хоногийн moving average-аас зөрөгтэй холдож чадахгүй юм бол ерөөхдөө нэг correction орох магадaltaй. Тийм юм болох юм бол бид нэр ерөнхий зах зээл дээр байгаа хувьцаануудаа тодорхой хэмжээгээр зарах хэрэгтэй. За. Тэгээ ийм distribution phase дуусаад хувьцаа хөрөнгөний зах зээлийн үн ханш нь буурч байх үед хүмүүс мөнгө хаашаа байршуулдаг юм бэ гэх юм бол хувьцаануудаас зүхтаад тэгээ илүү аюулгүй safe haven юм луу хөрөнгө олттой хийчихдэг. За тэгээд ер нь бол миний таамаг юу юм бэ гэх юм бол за саяхан нөгөө Comex дээр одоо нөгөө алт малтны арилжаа зохион байгуулдаг бирж дээр шинэ маржны шаардлагууд нь гарч ирсэн. Тэрнээс болж ерөөхдөө мөнгө нэлээд хүчтэй цохилт авсан. Тэгээд тэрнээс болж ерөөхдөө мөнгө алт сүүлийн хэдэн өдрүүд жоохон ингээ уналттай байгаа. Алтны ханш ингээ хараад үзэх юм бол жоохон correction орж байгаа үнэн. Гэхдээ өмнөх ер нь бол энэ топ ерөөхдөө support болж байгаа. Дараагийн support line энэ байна. Тэгээ үнийг хэдүүлээ бас олоодаа ярьсан. Дараагийн support энэ байгаа. Алтны ханш ерөөхдөө гайгүй харагдаж байна. Silver одоо мөнгөний ханш ингээ хараад үзэх юм бол арай жоохон өөр эндээ ерөөхдөө нэлээд choppy явж байгаа. Энэ баг phase transition ерөөхдөө нэг тий хамаг авмаар байгаа хүмүүс нь одоо шуураад аваад тэгээд тийм учраас хүмүүс арай удаан худалдаж авах юм бол тий яадаг юм бэ гэх юм бол энэ маягаараа өсдөг байхгүй. Энэ нөгөө зохион байгуулалтаа өсдөг тий ингээд аажмаараа илүү олон хүмүүс нь авна гэдэг чинь ханшны ингээд дээшээ мөлхдөг гэсэн үг. За тэгээ урт хугацаанд зармаар байгаа хүмүүсээс илүү олон авмаар байгаа хүмүүс нь цуглардаг. Гэхдээ энд юу болж байна гэх юм бол нөгөө энерги нэмэгдэж байгаа. Тэгээ энэ дээр би бас таадад маш чухал юм тайлбарлах хэрэгтэй. Энэ хугацаанд маш удаан тий өдөр болгон жишээлбэл 10 хүн худалдаж авъя гэж байгаа. 8 хүн зарыг гэж байгаа. Тэгээд 10 хүнээс 8-ыг хасах юм бол 2 хүн үлдэж байгаа. Тэр 2 хүн зах зээл дээр нэмэгдэж байгаа учраас үн ханш нь дандаа дараагийн түвшин рүү хурж байгаа. Гэхдээ одоо энийг ойлгох айгүй чухал. Яагаад энэ чартны араас тиймэрхүү сэтгэл зүй байгаа юм бэ гэх юм бол ойлгох хэрэгтэй байгаа. Юу болж байгаа юм бэ гэх юм бол авмаараа хэрнээ зориг нь хүрэхгүй байгаа хүмүүс энийг хараалаа байхгүй. Тэ? За энэ үеэр зориг гаргасан хүмүүс ингээд атаархал тий би авдаг гэжтэй. Гэл тэ. За энэ хэвээр нэрнгээс авдаг гэжтэй. Эсвэл энэ ёроол дээр авдаг гэжтэй. Тэгсэн чинь ингээ өнгөрөө. За окей одоо өсөө дууссан баха. Гэл тэгснэ өргөжүүлээ өсөөд тэгээ хүмүүс нь хизээ төвчээр алддаг юм бэ гэх юм бол энэ хаваар төвчээр алддаг. За тэгээд өмнө бол заяа 1 2 3 сарын хугацаанд авмаараа хүмүүс нь хувьцаагаа авсан юм бол энэ хугацаанд ингээ хараал төвчээл хүлээгээл тий энэ зах зээлийг үгүйсгээд байгаа хүмүүс би оройтчих үедээ би эндээс хоцорчих үедээ тэгээд энэ тий 1 2 3 4 5 6 сарын хугацаанд нэмэгдсэн хүмүүс тий тэрнээсээ илүү олон хүмүүс тий 1 2 3 сарын дотор адилхан хэмжээний хүмүүс нь ирээд тэгээ цаг хугацаа богиносоод юун дээр богиносж байгаа юм бэ гэх юм бол шинэ хүмүүс нэмэгдэж байгаа цаг хугацаа богиносж байгаа тийм учраас энэ үн ханш нь илүү хурдан хөдөлж байгаа гэсэн үг. За тэгээд илүү олон хүмүүс ингээд шуурж орж байгаа учраас шинээр авмаараа хүмүүс нь орж ирэхгүй. Яг гэвэл авъя гэсэн хүмүүс нь бүгдээрээ орж байгаа. Тэгээд шинээр авъя гэсэн хүмүүс нь байхгүй болоод ирэх юм бол юу үлдэж байгаа юм бэ гэх юм бол дийлэх хүмүүс нь зарья гэсэн хүмүүс нь үлдэж байгаа. Авах хүмүүс нь байхгүй. Тийм учраас ханш нь ундаг. За тэгээ энэ ханшин дээрээ өмнө хоцорсон хүмүүс шинээр орчиж байгаа байхгүй юу. За тэгээд өмнөх цикл нь нэлээд урт хугацааны 1 2 3 жилийн цикл байсан бол одоо бас нэмээд энэ үеэр авдаг байжтэй гэсэн хүмүүс одоо эндээ ингээ FOMO үүсэт байгаа байхгүй авдаг байжтэй жилийн өмнө мөнгө авсан бол наа тийм учраас дараагийн циклийн цаг хугацаа ингээд шахагдаад байгаа байхгүй. Тэгээд шахагдсан хугацаанд адилхан хэмжээний авъя гэсэн хүмүүс нь орж ирнэ гэдэг чинь ханш нь илүү хурдан хөдлөн гэсэн үг. За нэг талдаа сайн яагаад гэх юм бол ханш маш хурдтай өсөж байгаа. Нөгөө талдаа энийг арилжаа хийхэд айгүй хэцүү болж байгаа. Яагаад гэх юм бол нэг өдрийн дотор мөнгөний ханш 60 хэдэн доллароосоо 80 хэдэн доллар өсөө явцдаг. Тэгээ хэдүүлээ ганцхан нэг өдөр амралтаа авцсан тий арилжааны аппликейшн руу орохгүй
байгаад байх юм бол эндээсээ хоцорч байгаа. Тийм учраас stop loss team чухал байгаад байгаа байхгүй. Окей. За тэгээд нөгөө мөнгөний үе одоо дуусж байгаа байж магадгүй, гэхдээ хэдүүлээ харцгааг бараг 70-80%-аар энэ blow off top байж магадгүй. Эсвэл дахиад нэг энэ 100 хэдэн доллар руу явах магадaltaй. Гэхдээ ер нь бол дүрм нь юу юм бэ гэх юм бол ерөөхдөө илүү богино хугацаанд энэ явах хэрэгтэй. За илүү богино хугацаанд ингээ pogent на гэдэг чинь ихэвч хүмүүс нь за энэ зах зээл pogent байгаа юм байна. Энэ төр зүрийн move хөдөлгөөн юм байна. Тийм учраас хувьцаанууд нь дагаад өсдөггүй байхгүй юу. Яг гэх юм бол энэ хувьцаа руу хөрөнгө олт хийж байгаа хүмүүс юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол жилийн дараа би хэр их ногдол ашиг авах юм бэ? Улирлын дараа энэ компани тайлны хэрэг гарах юм бэ? Гэхдээ энэ хөдөлгөөн одоо та харж байна. 10 сараас 2хан сарын дотор нэг ч ганц улирал биш, тий. Тэгээд дараагийн хөдөлгөөн бараг сар хагасын дотор юм уу сарын дотор ингээ явах боломжтой. Тийм учраас энэ сарын хугацаанд нөгөө зарж байгаа мөнгө, зарж байгаа алт тийм шалахгүй байгаа учраас хувьцаалуу хөрөнгө олт хийж байгаа хүмүүс за окей. Энэ угаасаа төр зүрийн move юм байна. Тэгээд буцаага буух юм байна. Тэгээд буцаага буусныхан дараа бодит таашны хөрөд ирэх юм байна. Тийм учраас энэ хувьцаа ирэх бүтэн жилийн хугацаанд 80-80 доллараар мөнгөө зарах нь худлаа юм байна. Тийм учраас энэ олборлж байгаа компаниудын хувьцаа энэ тэр мөнгө алттай зэрэгцээд хөдлөхгүй байгаа шүү. За тэгээ буцаагаад нэг алт руу ороод ирэхээр энэ таад нэг харж байгаа юм бол цаг хугацаанд илүү богиносж байна, тий. Таад нэг харж байна. Энэ consolidation бол нэлийн удсан. Тэгээ таад нэг харж байна. Энэ ерөөхдөө удаан өсдөг үе нь маш удаан байсан. Дараагийн удаан эсвэл хажуу тийшээ явдаг distribution айгу удаан байсан. Тэгээд арай богинохон байсан. Энэ хөдөлгөөн илүү хурдтай. Таад нэг харж байгаа юм бол энэ хөдөлгөөн илүү урт, энэ хөдөлгөөн илүү богино хугацаатай. Дараагийн хөдөлгөөн илүү богинохон. Тэгээд энэ 5000 хэдэн зуун доллар явах нь бүр айгу богинохон байгаа учраас хэдүүлээ энэ дээр анхаарах хэрэгтэй шүү. Шунал хөдөлгөөн гэдэг чинь цаг хугацаа богиносон гэсэн үг байхгүй юу? Тэгээд чарт илүү хурдан хөдлөн. Жишээлбэл энэ урт хугацаанд алтны ханш яасан бэ гэх юм бол 24 оны 4 сараас 24 оны 10 сарын хооронд алтны ханш хэр ихээр өссөн бэ гэх юм бол 15%-аар өссөн. Гэхдээ тий бараг тий 4 сараас 10 сар гэдэг чинь 6 сарын хугацаанд. За энэ үеэр ерөөхдөө илүү хурдан хөдөлгөөн, илүү богинохон цаг хугацаа. Энэ үеэр дараагийн үе бас илүү богино хугацаа, илүү том өсөлт ингээ болоод за тэгээд алт авъя гэсэн хүмүүс нь дуусаад тэгээд авъя гэсэн хүмүүс нь дуусаад тэгээд юм бэ гэх юм бол навс унцдаг. За гэхдээ энэ алтан дээр арай болог байгаа тийм учраас бид нэр ингээ Mecha Metals гэх мэт шин хувьцаан дотор ингээ хөрөнгө олт хийсэн байгаа тий. Цааны тайлбарлал бол гайг ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол Mecha Metals-ын 30-33 доллар хүртэл явах магадлал байгаа. Matza бол энэ нэг flag байлаа гэж бодъё л да. Яг түг шиг харагдаж байгаа ч та flag гэдэг чинь тий flag энэ байна. За тэгээд ер нь бол яах магадaltaй бэ гэх юм бол энэ тэгтээ ямар нэгэн алтан дүрм гэх мэт шиг ерөөсөө биш ээ. Тэгээ яах магадaltaй бэ гэвэл энэ flag-насаа ингээд явах магадaltaй. Тэгээд Matza дээрээ ер нь бол энэ 19 20 21-ийн хооронд миний хүлээлт байгаа. Westwoods та нэг харж байгаа энд нэг flag үүссэн байгаа. Одоо яриа болог байгаа. On гараад нэг сайхан мэдээлэл гарах бах. Тэгээд энэ 89 88 90 хавцаа ерөөхдөө хэдүүлээ юутай байгаа. За Ola mining дээр ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ юу харж байна гэх юм бол low, higher high, higher low, higher high, higher low, higher high. За тэгээ энэ одоо дараагийн low энэ хавцаа байна гэдэг чинь higher low. Зарья гэсэн хүмүүс нь цөөрч ийн, авья гэсэн хүмүүс нь нэмэгдэж байгаа. Тэгээд дахиад цаг хугацаа ингээ шахагдана. Тэгээд Ola mining ерөөхдөө нэг 17 18 магадгүй 19 доллар л хүрээд тэгдүүлээ ашиг авна. Ерөөхдөө EQR дээр энэ айгүй гоё цэвэрхэн харагдаж байгаа. Flag тэ тэгээд ерөөхдөө энэгээр явцсан байгаа анхны таргетаа хүрсэн. Тэгээд энэ дахиад нэг жоохон дээшээ яваад хэдүүлээ 95 нэг австрал доллар хавцаа эндээс exit хийх шүү. За ерөөхдөө ийм зарчимтай
миний хүлээлт юу юм бэ гэх юм бол S&P 500, QQQ, Dow Jones гэх мэтчлэн ерөнхийдөө одоо нэг топ руу орж явах шүүгэн the correction ирж магадгүй хэр том correction бэ гэх юм бол ирээдүйн хэдүүлээ харж чадахгүй. Гэхдээ нэг correction ирэх бах. Тэгээд тухайн үедээ хэдүүлээ шортуудаа бэлтцгээ, хэдүүлээ аль хэдийн quantum хувьцаа, Bitcoin, MicroStrategy дээр жоохон шортуудаа хийсэн байгаа. Тухайн үед хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол энэ Oscar Health, Tesla гэх мэт шин Duolingo хувьцаануудаас сална ерөнхий зах зээл дотор байгаа юмнуудаа зарна. Алтны уурхай компаниуд нь арай зарах болоог байгаа. Алтны ханш оргилцэг дээрээ хүрэхээс өмнө хэдүүл алтны компаниудын юунаас exit хийн. Тэгээд ер нь бол мөнгөн дээрээ болсон энэ phase transition ийм топ болоод ирэх юм бол хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол яг цэвэр алттай холбоотой позиц дээр stop loss-уудаа ингээ аачмаар ингээ дэшээ явуулсаргаад тэгээд exit хийнэ. За 12 сарын 31 нь өнөөдөр за тэгээд 1 сарын 1 нь хүртэл манай School Community-гийн сарын хураамж $39 хямдэрсэн хിവэрэ байгаа шүү. Тэгээд 1 сарын 2-ноос ахуулаад энэ хүний ханшин буцаагаад өснө. Бид нартай нэгдээд гоё хөрөнгө олтуудаа хийцгээе. Шинэ оноо сайхан гаргаарай. Тэгээд жилийн дараа ирээд уулзъя. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.